За та нартайгаа 2 дахь хичээлээр уулзч одоо маш их баяртай байна. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ амцын ёсоор сүүний найрлага дотор талын бүтцэн ямар байдаг вэ? Ямар онцлогтой вэ? Ямар төрлийн шимт хижил байдаг вэ гэдгийг илүү дэлгэрүүлж үзье. Сүү бол өөртөө бүхий шимт хижээлийг нэг дор цогцоор наагуулдаг гайхалтай хүнсний нэг юм аа. Сүүний найрлагын 87% нь ус байдаг. 13% нь хуурай бодис, түүнд уураг, тос, нүүрсүс, аминдим, эрдэс бодис гэсэн найрлагатай байна. 5 шум малын мань сүүнүүд өөрийн онцлогоос шалтгаалan хуурай бодисын дагуулдах уураг, тос, нүүрсүс, эрдэс бодисын хэмжээ нь харилцан адилгүй байна. Сүүнд дагуулдах уураг нь дотроо 3 янз байдаг. Казеин, альбумин, глобулин гэж. Казеин нь тараг, бяцлаг, ааруул ихээр агуулдаг бөгөөд цус төлжүүлэх, биеийн эсэргүүцэл сайжруулах, зарим хорт бодисыг сармагжуулж биеэс гадагшлуулах үүрэгтэй байдаг. Альбумин, глобулин болохоор хусам, шар сүүнд ихээр агуулдаг. Хүн ба нийлх төлгийг өвчин эмгээс хамгаалж дархлааг сайжруулдаг маш чухал үүрэгтэй уургууд юм. Сүүнд уусмал байлаар байх тул бяцлаг эдэм хийх үед шар сүүтэй хамт ялгарч гардаг. Казеин уургийг бие мань боловсруулсныхаа дараа бид шингээдэг бол альбумин, глобулин уураг шууд шингэн байдлаар бид шингэдэг учраас фитнесийн дасгал хийдэг хүмүүс маш их хэрэглэдэг whey protein гэж нэрлэдэг. Тийм учраас бид нар шар сүг байнга өдөр тутамдаа хэрэглэж биеэс хорыг гадагшлуулж байгаа чадвар нь энэхүү альбумин, глобулин гэдэг уурагтай нэг толботой юм аа. Сүү цагаан эдэнд 3 төрлийн бичил биетэн байдаг. Нэгдүгээрт нь ашигтай бичил биетэн буюу бидний хөрөнгө гэж нэрлэдэг айраг, тараг, цэгээ, хоромгийг эсэхэд хэрэглэдэг хөрөнгөний бичил биетэн юм. Хоёр дахь нь хөнөөлт бичил биетэн буюу цагаан эдийн ям чанарыг муудахад сүү гашлагдаг хортой бодис ялгаруулдаг бичил биетэн байдаг. Гурав дахь нь эмгэг төрүүлэгч бичил биетэн буюу гидсний хижиг, балнад хордлого, босрлын сүрье гэх мэт өвчин үүсгэх чадвартай бичил биетнүүд байдаг. Тэгэхээр бид нар анханасаа сүүнийхээ эрүүл ахуйг маш сайн хангаж чадвал энэхүү дараагийн 2 бичил биетнээс нь сэргийлэх бүрэн боломжтой. Сүү бохирдох их үүсвэр нь орчны агаар, малын бие, дэлгэн хөх, сайлчны хувцас, сав суулга, алчуур, шүүлтүүр, сайлчны гар, хашаа хорой байдаг. Тиймээс бүгдээрээ сайл сүүнд гарахдаа гараа угаах, цэвэрхэн хувцас өмсөх, сав суулгаа ариутгах, орчин тойрныг цэвэрхэн байх гэх мэтлэн энэ 15 эрүүл ахуйн шаардлагыг хэвшүүлвэл сүүний бохирдол санаа зовхгүй юм аа. За одоо ингээд энэ ариун сайхан сүүгээ бүгдээр боловсруулад Монголын уламжлалт цагаан эдээ хий сурнаа. Тэрнээс өмнө за бидний хамгийн том зорилго бол гидэж сайлгаж сурах тухай мэдхээр энэ ангид мань орж ирсэн тийм ээ. Тэгэхээр гидэж сайлгана гэдэг нь юу вэ гэдгийг багш нь тайлбарлаад өгье. За гидэж сайлгана гэдэг нь монголчууд өвлийн туршид эцсэн мах их хэмжээгээр эцснээсээ болоод махыг задах, ялзруулах, өмхөөрүүлэх, өвчин эмгээг үүсгэх тийм бактериуд биед мань усширчдаг. За тэгэнгүүт зуны туршид бүгдээрээ сүү цагаан эдээ ялангуяа эсэх сүү цагаан эдээг хэрэглээд тараг, айраг, хоормог хэрэглээд өөрийн дотор биед байрлах сүм хүчтэй ашигтай бактерийн тоо толгойг нэмэгдүүлдэг. За хоёрдугаарт болохоор бидний сайн мэддэг пребиотик гэдэг сургалтаар орж исэн хүнсийг хэрэглэдэг. Пребиотик хүнс гэдэг нь болохоор ашигт бактерийг олон болгож үржүүлдэг ашигт бактерийн идэх дуртай хамгийн дуртай хүнс гэсэн үг. За тэрний хамгийн тод жишээ нь бол ээзгий байгаа. Ээзгий, ааруул, хурууд, аарц гэх мэтлэн нэг ясны сүүний уургийг нь боловсруулах ялгах замаар гаргаж авсан хүнснүүд маань ихэвчлэн пребиотик гэдэг. За тэгэхээр эсэх сүүд цагаан эдээ мөн уургалаг тослог цагаан эдээг нийлүүлээд хоёуланг нь хостуулан хэрэглэж байгааг симбиотик гэж байгаа. Симбиотик гэдэг нь ашигтай бактерийн тоо толгойг нэмэгдүүлээд мөн ашигтай бактериуд хижээдэг хоол хүнсийг нийтэд нь авахыг симбиотик гэж байгаа. Тэгэхээр бид нар гидэж сайлгах шинжлэх ухаан гэдэг бол ерөөсөө дулааны улиралд симбиотик буюу ашигтай бактерийг дэмждэг, олдшруулдаг хүнсийг нэг дулааныхаа бараг дор хаяж 3 сар хэрэглэж биед байгаа ашиггүй бактериудыг ялзруулагч, өмхөөрүүлэгч бактериудыг биенээсээ шахан зайлуулж байгаа үйл явцыг гидэж сайлгах гэсэн гэж байгаа маа. Тэгэхээр хэдүүлээ 14 хоног гидэж сайлгах сурыг гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр багш нэг схем өгчээ. Та нар маань ерөнхийдөө цагаан эдээ хийж сурах явцдаа энэ хүнсийг тэдэн цагаас тиймэрхүү грамаар идвэл болох юм байна гэдэг юм баримжааг энэ багш нь хэлээд өгье. За нэгдүгээрт хэдүүлээ өглөө босоод за усаа унаа, хилэн дээрээ давсаа
будааны чихтэй байгалийн давс тавиад усаа 1 стаканыг уун. За тэрний дараанаас тостой халуун зүйл унаа. За тэр нь өрөм. За өглөө ер нь үдээс өмнө бүгдээрээ тослог эдээгээ шар устаа цуг хэрэглэнэ л гэж ойлгочих хэрэгтэй. Өдөрт нь бол өдрийн хоолны оронд болохоор уургалаг эдээгээ хэрэглэнэ. За тэгээд оройн болохоор эсэг сүү цагаан эдээ хэрэглэнэ. Ийм л 3 одоо төрлийн энэ 3 дотор нь цагаан эдээгээ яаж хийхийг нь багш нь заана. За тэгэхээр өглөө эхлээд босоод үлэн дээрээ 1 аяг усыг нөгөө хилэн дээрээ давс тавиад уух нь. За тэрний дараанаас өрөмтөө зүгээр цай байж болно тийм ээ. Сүйтэй цайж байсан бол нь өрөмтөө эсвэл шар тостой тослог идээтэй тийм халуун шингэн зүйл уух нэ. За дараа нь тэрнийхээ дараа 1 аяг шар сүү унаа. За 1 аяг шар сүүгээ өглөөдөө бүгдээрээ болж өгөө шинээр бэлдэж ууж болно. Эсвэл нэг дор бэлтжиж хөрөгчөндөө байлгаад эсэхгүй шин одоо гоё чихэрлэг амттай байх нь. Шар сүү гэдэг маань бид нар бяцлагны шар сүү хэрэгж байгаа тийм ээ. Тэгэхээр шар сүүгээ өглөөд 1 аягыг 250 мл-ээс 300 мл-ийг уугаад ард нь заавал хөдөлгөөн хийнэ. За ялангуяа бэлхүүсээрээ нарийсгаж байгаа, биенээс хордлого гадагшлуулах байгаа хүмүүс маань 1 аягыг уучаад ард нь 30 минутаас дээш алхах, эсвэл гэртээ йог хийх, дасгал хийх, аян дээр бүжиглэгч гэдэг юм уу 30 минутаас дээш 1 цаг орчим дасгал хийн. За тэгээд дасгалаа хийснийхаа дараанаас араас нь дахиад 250 мл-ээс 300 мл 1 аяг ус шингэн зүйл унаа. За багш нь бол одоохондоо тарвс идээд байгаа. Шингэн зүйлийнхээ оронд одоо шар сүүнийхээ дараа дасгал хийчээд та нар маань бол харшилтай хүмүүс тарвс бити идээрээ. Тарвс ер нь бол нөгөө чихэр бас ихтэй учраас харшлыг өдөөдөг. Харшил эдгийгч байгаа хүмүүс маань болохоор зүгээр 1 аяг сайхан ус уучна. Хүүт ус штэ тасалгааны температуртай 1 аяг ус уучна. Ингэхээр бидний гидэс хотод маань гөрүүлцээд маш сайн цэвэрлэгдэнэ. Шар сүүгээ болж өгвөл биеийн температуртаа уугаарай. Хүүхдүүдтэй бол яг тасалгааны температуртаа зүгээр хүүтнэр нь уулгаарай. За ингээд өглөөний цай ерөнхийдөө болчихж байгаа маа. Тэгээд за өдрөөс эхлээд бүгдээр өдрийн туршид хүссэн хэмжээгээр уургалаг хүнсээ идэнэ. Уургалаг хүнсэнд нь эзхий, бяцлаг, ааруул, аарц, за өрөмтөө тосоо идэж болно тийм ээ. За ийм байдлаар уургалаг хүнсүүдээ багш нь эдмээр бас юу хийж болохыг сайн хэлж өгье. За бүр өсөх одоо цагаах мэдрэмж төрөх юм бол гоё ногоотой цутан шүлнүүдийг маш сайн өдөртөө бас ууж болно шүү. Одоо намар болоод ногоо их байгаа тэр. За тэгээд ингээд өдрийн хоолн болчихно. За орой болохоор хийдүүлээ эсэг сүү цагаан эдээ хэрэглэнэ. За эсэг сүү цагаан эдийн тараг, аримг, хормог 3 орж байгаа тийм үү. За хаштай эдгийгч байгаа хүмүүс маань таргаа уугаарай. Таргаа хоол шиг болохын тулд хэдүүлээ таргандаа бас жимсхэн, за самар, овёс бас хийж идэж болно. Таргаа сайхан шинээр нь бүрээд өдөртөө уугаарай. За харшилгүй хүмүүс маань бол айраг ууж болно. Айргийг бол хүссэн хэмжээгээр ууж болно. Одоо нэг өснөө орой бид нар оройн хоолны оронд яг нөгөө нэг ашиггүй бактериудыг шахан зайлуулдаг эсэг сүү цагаан эдэг өгөх гээд байгаа гэсэн үг. За гүүний айргийг бол хүснээр ууж болох нь. За мөн ингэний хормогийг ууж болно. Багшийн хувьд бол ингэний хормог маш сайн таардаг. Гэхдээ яг ийм халуун дулааны улиралд бас ингээ айлууд маань тавьчдаг. Тэр болгон саадаггүй учраас бас олдоц бахтай учраас таргаар ууж байгаа. Тэгэхээр өөртөө айл боломжтой байгаагаа юугаараа хэрэглээд уугаад яваарай. Тэгэхээр ерөнхийдөө яг энэ дараалалаараа 14 хоног хооллоно. Тэгэхээр 14 хоног яг ясны шүлэнд бослогсон гой зутан ногоотой шүл өдөрт идэхийг эс тооцвол ер нь бол дан одоо цагаан эдээгээрээ хооллоод явна гэсэн үг. Ингэж нэг 14 хоног цайлахад бол бидний дархлаа, энэ гидэс ходоод тэ энэ нүүр ам арьс ус үнэхээр сасархаа болно. Тэгэхээр хэдүүлээ энийг тэмдэглэж авч ягаад даалгавраа оруулаад өдөртөө даалгавраа хуваалцаад яваарай. За тэгээд маргааш багш нь анхны цагаан эдэ болох хамгийн одоо бидний дээж болсон өрмөөрөө уулзъя. Түр баяртай.